Сайхан амарсан уу? Хамтдаа залбираад эхлэе. Биднийг хайрлаад аварж өгсөн амьд оршин байгаа эзэн бурхан танд баярлалаа. Энэ 7 хоногт бурхан та манай ховд чуулган дээр маань сайн мэдээний семинарыг зөвшөөрж өгсөнд баярлалаа. Ахан дүүсийн маань сайн мэдээ тарааж үгрөө өдөртсөн олон эрхэм хүмүүс өчигдрийн хүртэл Библийн семинарт оролцсон билээ. Өнөөдөр энд эзэн таны сайн мэдээний үг дамжуулагдах билээ. Бурхан та хамт байж өгөөд энэ удаагийн семинараар үнэхээр Бурханыг хайж байгаа, үннийг хайж байгаа, сүнсэндээ даруй тэдгээр бүхий л хүмүүсийг өнөөдөр үгээр дамжуулаад эзэн та аварж өгнө үү гэж гуйж байна. Мөн бид бүхэн өнөөдөр 1-р сарын ээжүүдийн нөхөрлөөр хамтдаа эзэн таны үгнээс сурахаар цугларсан байна. Бурхан та бидэнд хэрэгтэй үгийг зөвшөөрж өгнө үү? Бурхан таны үгээр бидний зүрх сэтгэл, санаа бодлыг өөрчилж өгөн бид бүхэн өшөөлө Бурханыг баярлуулсан дүр төрхөөр өөрчлөгдөн амьдрч чадхад та тусалж өгнө үү? Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За хамтдаа Филиппой номны 2-р бүлгээс холоод уншъя. Шинэ гэрээний Филиппой 2-р бүлэг. Филиппой 2-ын 1-ээс 11-р ишлэлийг би эндээс 1-р ишлэлийг нь уншиж өгөөд манай ээжүүд 2-р ишлэлийг нь хамтдаа ээлжлээд уншицгаая. Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, сүнсний нөхөрлөл, инэрэнгүү болоод өрөвч сэтгэл бий бол юугч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүхий харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж өөр хоорондоо Христ Есүст байсан шиг тийм бодолтой бай. Харин өөрийгөө юу ч хүү болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр түүнийг өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг түүнд сойрхов. Хил бүхэн Есүс Христийг эзэн хэмээн өчөж эцэг Бурханд алдрыг өргөхийн төлөө ажээ. За өнөөдөр бүгдээрээ энэ Филиппой 2-ын 2-р бүлгийн 5-р ишлэл дээр өөр хоорондоо Христ Есүст байсан шиг тийм бодолтой бай гэсэн сэдвээр хамтдаа сурцгаая. За энэ Филиппой 2-ын 1-дээр харвал Христ дотор гэж байгаа үз. Христ дотор гэдэг нь чуулган дотор, нөхөрлөл дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, сүнсний нөхөрлөл гэсэн байгаа. Тэгэхээр Филиппой ном нь аврагдсан Христэд итгэж хүмүүсийн аврагсны дараа нөхөрлөлийн амьдралын талаар илүү дэлгэрэнгүй гардаг ном гэж хэлж болно. Тийм учраас 2-ын 1-р ишлэлээр сүнсний нөхөрлөл байгаа бол гэсэн байгаа. Тэгэхээр бид нэр аврагсны дараа үг нөхөрлөл, залбирал, сайн мэдээ гэсэн итгэлийн амьдралын 4 дугуйг үргэлж сурдаг тийм биз. Тэгвэл тэр дундаас нөхөрлөл нь ямар учиртай юм болоо? Түүний талаар хамгийн дэлгэрэнгүй бичсэн ном нь Филиппой ном гэж хэлж болно. За тэгвэл цааш нь харвал өөр хоорондоо Христ Есүст байсан шиг тийм бодолтой бай гэж гарч байгаа. Тэгээ 6 дээр нь хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч Есүс эзэн Бурхан байсан байгаа.
Гэтэ бурхандаа тэгш байх гэсэнгүү харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авчээ гэсэн байна. Бүр хүн төрхийг олоод үхэлд загалмайн үхэлд хүртэл дуулууртай байсан. Тэгээд Есүс эзэн өөрийгөө даруу болгосон учраас бурхан түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн талаар гарч байгаа. Тэгвэл аврагсны дараа бидний итгэлийн амьдрал нөхөрл дотор хамгийн чухал зүйл юу юм лээ? Энд дээрээс харуул юу гэж гарч байгаа вэ гэхээр 3 дугаар ишлэл дээр нь харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж гисэн байгаа зү, дээр гэж үзэж гисэн байгаа. Тэгвэл аврагдаад итгэлийн амьдралаар чуулган дотор амьдрахын тулд хажуудаа байгаа ахын дүүсээ өөрөөсөө доор гэж үзэх нь үү, дээр гэж үзэх нь үү? Дээр гэж үзэх нь байгаа. Бидний махан биеийн бодол бол өөрийгөө дээр гэж үзээд бусдыг доор гэж үзэх тохиолдол байдаг. Тийм биз? Тэгвэл энэ аврагсны дараах итгэлийн амьдралыг нэг үгээр хэлэх юм бол Есүсээс суралцаад амьдрдаг амьдрал, Есүсийг дуурайдаг амьдрал гэж хэлж болно. Тэгвэл Есүс эзэн бид бүхэнд юуг хамгийн их хэлсэн бэ гэхээр Матай 11:28 дээр эцэж туйлдсан хүнд дарамт үрсэн хүмүүсээ над дээр хүрээд ир. Надаас сур гэсэн байгаа тийм биз? Юу гэж хэлсэн бэ гэхээр буулгыг минь өөрсөд дээр авч надаас сур. Есүсээс юу сурах вэ гэхээр Есүс эзэн би дүлгөөн зүрхэндээ даруу гэсэн байна. Би дүлгөөн зүрхэндээ даруу. Тиймээс та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, миний ачаа хөнгөн гэсэн байгаа. Мөн бидний сайн мэдэх Иохан номны 13:14-15 дээр Есүс эзэн би эзэн багш атлаа та нарын хөлийг угаасан бол та нар ч мөн нэг нэгэндээ тийхүү үлдэрээ гэсэн үлгэрийг үзүүлээд би тийхүү хийлээ гэсэн байгаа. Тухайн нийгэмд хүний өмнө сөгдөө суугаад хөлийг угаадаг нь боолын хийдэг ажил байгаа. Тэгвэл Есүс эзэн шавнырынхаа хөлдөн суугаад хөлийг нь угаасан гэдэг нь бид бүхэнд аврагсны дараа хэрхэн итгэлийн амьдралаар амьдрах вэ? Ахан дүүс дундаа ийхүү амьдраа гэдгийг үлгэр дуурайл үзүүлсэн байгаа. Матай 21:5 дээр Есүс эзэн даруухнаар илжигний дудран унаад Иерусалим руу орж ирсэн талаар хардаг. Тэгэхээр Есүс эзэн даруй байдлын үлгэр дуурайлыг өөрөө амьдрангаа үзүүлээд Христэд итгэгч нарт тийхүү нөхөрлөөд итгэлийн амьдралаар амьдраараа гэдэг сургамж өгсөн байгаа. За тэгвэл бүгдээрээ Яаков номноос харъя. Библийн Яаков 4. Яаков 4-ийн Яаков 4-ийн 6 хамтдаа уншия. Гэвч тэр илүү их нэгүүлсэл өгдөг. Тиймээс бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нэгүүлсэл өгдөг. За дэлгэц рүү харуул, дэлгэц гаргаад өгөрөө. Энэ дээр 1-р Петр 5:5 дээр ч гэсэн адилхан үг гарч байгаа. Залуусаа та нар мөн түнчлэн ахлагчдаа захирагд та бүгд бие биедээ даруй хандах байдлаар хувцсал. Учир нь бурхан бардмыг эсэргүүцдэг харин дарууд нэгүсэл өгдөг гэсэн энэ үг Яаков номн дээрч Петр номн дээрч давтагтан гарч байгаа. Мөн сургаалт өгс дээр ч гэсэн ойролцоо өгнүүд маш их давтагтан гардаг. Тэгвэл аврагсны дараа бид нэр маш олон үгийг сонсдог ч гэсэн тэр дундаас бурхан ямар нэгэн бэ гэдгийг бид нэр илүү анхаарлаа хандуулад сэтгэлдээ сийлэх ёстой үгнүүд гэж боддог. Дээрээс нь бурхан юунд дуртай вэ? Бурхан юунд дургүй вэ? Бурхан яадаг вэ? Тийм биз? Тэгвэл энэ дээр өөрчлөгдөшгүй нэг зарчим байгаа. Тэрний юу гэхээр бурхан бардмыг эсэргүүцэж дарууд нэгүсэл өгдөгөө гэсэн энэ зарчим байгаа. Эсэргүүцнэ гэдэг нь бурхан бардмын талаар үзий яддаг ч гэсэн үг байгаа. Шийтгэл буулгадаг гэсэн үгнүүд ч гэсэн байгаа. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ энэ 4 сэдвийн дагуу хамтдаа төр өгөгдсөн цагт бодож үзцгээе.
бардамыг эсэргүүцэж дарууд нэгүслөгдөг бурхан. Тэгвэл нэгдүгээрт нь Библиэлд бардам болоо сүрсэн жишээнүүд зөндөө байгаа. Хоёрдугаарт нь бардам хүнээс илэрх шинж тэмдгүүд гэж байгаа. Ягаад гэвэл хүмүүс өөрийгөө бардам гэж боддоггүй. Даруу байдал бардам зангийн талаар сонсох юм бол би гайгүй даруу штэ. Тэгж боддог тийм биз дээ. Ихэнх нь тэгж боддог. Гэхдээ Библи дээрээс бардам хүнээс ямар шинж тэмдэг илэрдэг юм болоо гэдгийг нь харах юм бол бид бүхэн тэр үгээр өөрийгөө би нэрээ яг бардам байна уу даруу байна уу гэдгийг мэдэж болно. Гуравдугаарт нь даруу хүнд өгддөг нэгүслүүд тэгвэл юу вэ гэдгийг хамтдаа Библи дээрээс сураад мөн даруу байдалд өөрийгөө дасгалжуулах талаар Библиэлд гарч байгаа. Ягаад гэвэл даруу байдал гэдэг нь нэг удаа даруу боллоо гэвэл тэгээд тэр хүн хөтлөө даруу байдаг юм биш. Жохон байх юм бол буцаад бардам болчдөг. Тийм учраас аврагсны дараа өөрийгөө даруу болох тал дээр тасралтгүй дасгалжуулах талаар Библиэлд бичигдсэн байдаг. Энэ дөрвийн талаар хамтдаа сурцгаая. За тэгвэл эхлээд энэ бурхан юунд дуртай, юунд дургүй гэхээр сургаалт өгс 6-гийн 16, 17 дээрээс харуул эзний үзэн яддаг зүйл байна гэсэн баг. Бүр жигшдэг зүйл байгаа гэсэн тэрний юу гэхээр дээгүүр хардаг нүд гэсэн баг. Мөн сургаалт өгс 16-гийн 5 дээр зүрх бардам бүгд яа нэг нүү шийтгүүлнэ гэсэн баг. Шийтгүүл. Мөн сургаалт өгс ном дээр сүрлийн өмнө бардам зан гэсэн баг. Бардам болох юм бол жоохон байж байгаад яа гэсэн үг? Гарцаагүй сүрнэ гэдэг нь энэ зарчим байгаа. Яг энэтэй холбоотой үг зөндөө гарч байгаа. За тэгвэл Библиэлд бардам болоо сүрсэн жишээнүүд зөндөө гарч байгаа. Хамгийн ихний төлөөлөл нь юу вэ гэхээр Тэнгэрлэгч бардам болоод юу болсон бэлээ? Муу сүнс болсон байгаа. Гэтлийн сатаны талаар харах юм бол би гэж нэлээд олон удаа давтагтан гарч байгаа. Мөн Изекэл 28:1-2 дээрээс ч гэсэн харах юм бол эзний үг надад ирж хүний хүү чи Тирийн захирагчд өгвөл эзэн бурхан ингэж айлдж байна. Зүрх нь бардамнан чи би бурхан. Далайн зүрхэнд бурхтын суудал залардаг хэмээсэн. Гэвч чи хүн бөгөөд бурхан биш байж бурханы зүрхтэй зүрхээ адил болгосон учраас энэ бардам Тирийн хааны талаар хилэнгээ муу сүнсийг дурдсан байгаа. 13 дугаар эшлэлээс харуул бурханы цэцэрлэг эдээнд чи байв гэж гарч байгаа. Тэр Тирийн хаан эдээнд байх боломжгүй шүү дээ, тийм биз? Тэр энэ гарцаагүй Тэнгэрлэгчийг хилж заасан үг. Тэгэхээр бардам болсон Тэнгэрлэгч эцтэй там хүртэл уруудсан бурхан гарцаагүй бардам нэгнийг шийтгэж чинь үү шийтгэхгүй байна уу? Тэнгэрлэгчийг харсан ч гэсэн мэдж болж байгаа. Бурхан үнэхээр бардамыг бол зүгээр өнгөрөөдөггүй юм байна. Гарцаагүй Тэнгэрлэгч байсан шийтгэдэг юм байна. Мөн түүхэн дунд ч гэсэн Бишазар хаан байсан байгаа. Гэтэл энэ Бишазар хаан Даниэл 5:20-21 дээрээс харуул үнэхээр бардам болсон талаар гарч байгаа. Тийм багаз түүний зүрх их хэмсэг болж сүнс нь бардамнан догшрох үедээ хаан сентинээсээ түлхэгдэн унсан бөгөөд сүрж авахлан түүнээс авч оджээ. Бурхан бардам болсон Бишазар хааныг ч гэсэн унгаас нь талаар гарч байгаа. Мөн Библиэлд Бурхан Саул хааныг даруу байх үед нь хаан болгож өргөмжлөөд бардам болох үед нь түүнийг Израилийг захирах хаан байлгахыг нь болиулсан билээ гэж байгаа. Тэгэхээр энэ Бурхан дарууд нэгүслөгдөг, бардамыг эсэргүүцдэг гэдэг энэ зарчим өнгөрсөн цаг үед ч гэсэн энэ чигээрээ үйлчилж байгаа. Бидний амьдарч байгаа цаг үед ч гэсэн яг энэ чигээрээ үйлчилж байгаа гэдгийг харж болмоор байгаа. Тэгэхээр мөн Хизекий хаан ч гэсэн хүлээж авсан ашгаасаа буцааж өгөөгүй. Ягаад гэвэл түүний зүрх нь бардам болсон. Тийм учраас уур хилэн буусан гэж байна. Тэгэхээр бардам зан нөөр дээрээ бурхны шийтгэлийг буулгадаг гэдгийг харж болно. Мөн 1-р шигчдэр 21-ийн 1-ийг нь уншийе. Дараа нь Сатан Израилийн эсрэг зогсоод Израилийн хүн амыг тоолуулахаар Давидыг төрхрөв. Энэ зүйл нь бурхны мэлмид зогсгүй муу байсан тул тэрээр Израилийг цохив. Давид бурханд би энэ хийсэн үйлээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо зарцынхаа хилэнцгийг өршөөгөөч би мунхаглан үлджээ гэв. За энэ Давид бардам болсон байна. Гэтэл Давид бардам болоод юу хийсэн бэ гэхээр хүн амын тооллого явуулсан байна. Хүн амын тооллого. Гэтэл энэ зүйл нь бурхны мэлгүүд зогсгүй байсан тул тэрээр Израилийг цохив. Тэгэхээр бурхны
магтсан Бурхны зүрх сэтгэлийн дагуух хүн болох Давид хүртэл бардан болох үед Бурхны шийтгэл бууж гинүү. Бууж байгаа. Энэ ямар ч арга байхгүй гэсэн үг. Аврагдсан хүн байна уу, аврагдаагүй хүн байна уу? Үнэхээр Бурхны сэтгэл нийцсэн хүн байна уу? Бардан болох юм бол хичнээн Бурхны сэтгэл нийцсэн Давид байсан ч түүний дээр Бурхны сахилгажуулт бууж байгаа. Дээрээс нь энэ дараа нь Сатан Израилийн эсрэг зогсоод Израилийн хүн амыг тоолуулахаар Давидыг торхиров гэж байгаа. Тэгэхээр энэ бардам зангийн цаана нь хэн байна вэ гэхээр Сатан байгаа гэдгийг мэдэж болно. Тэгэхээр Сатан хүнийг бардам болгож торхирдог, амьдралын бардам махтал гэдэг сумаар хүнийг үргэлж харавж байдаг. Тэрэнд нь оногдоод бардам болох юм бол гарцаагүй бардам нэг намандаг бурхантай тулнаа гэдгийг Библийн олон хэсгийг уншаад үзэх юм бол үнэхээр аймаар гарцаагүй тийм байгаа. Тэгвэл эхний энэ Библиэлд гарсан ишлүүдээр дамжуулаад бардам нэг бурхан ямар ч өршөөл байхгүй. Бурхны сэтгэл нийцсэн Давид байсан ч гэсэн сахилгажуулагддаг юм байна. Тэгвэл би яах вэ? Би ч гэсэн адилхан гэсэн үг. Тийм биз дээ. Бардам болох юм бол найраа байхгүй гэсэн үг. Тэгвэл хоёрдугаарт нь бардам хүнээс ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ гэдгийг Библийн хэдэн газраас харцгаая. За. Иремья 13-ийн 8-аас 10-ыг уншийе. Тэгтэл эзний үг надад ирж айлдах та. Эзэн ингэж айлдж байна. Яг үнчлэн би Юдагийн бардам занг болон Иерусалимийн үлэмж бардам занг устгах нь. Үгсийг минь сонсохоос татгалздаг, зүрхнийхээ гөжүүдлээр алхдаг бөгөөд өөр бурхтын араас үйлчлэхээр бас бүх юм өргөхөөр явсан энэ хорон муу хүмүүс яг энэ ямар ч хэрэггүй бүс шиг болно. За, Израилийн ард түмэн ч гэсэн түүгэндээ бардам болсон байгаа. Тэгвэл бардам болсон хүнээс ямар шин тэмдэг илэрдэг вэ гэхээр хамгийн түрүүн үгсийг минь сонсохоос татгалздаг гэсэн байгаа. Бардам болох юм бол хүн үгэнд орхоо байцдаг. Хүүхдүүд ч гэсэн бага ангидаа ээжийнхээ үгэнд хөөрхөө ордог тийм биз дээ. Тэгээд дунд ангид ороод жоохон томроод толгой номроод ирэхтэрээ үгэнд орхоо байчлаа гэд ээжүүд тэгдэг. Тэгвэл бардам хүн үгэнд орхоо байдаг дуулуургүй байж эхэлдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр үгэнд хандж байгаа хандлага ч гэсэн ерөнхийдөө ер нь мэдэн штэ гэсэн бодолтой болчдөг. Үгийн цагаар унтаад эхэлдэг. Тэгэх юм бол анзаарахгүй болчдөг. Дээрэс нь дуулуургүй байж эхэлдэг. Дээрэс нь бардам болох юм бол ямар үр дүн амсах вэ гэхээр энэ дээр хэрэггүй бүс шиг бол гэсэн байгаа зү. Бардам хүн бурханд хэрэглэхт аргагүй болчдөг. Хэрэггүй бүс шиг болно гэсэн байна. За эхнийх нь дуулуургүй болж эхэлдэг. Дараа нь 2 дугаар Самуэль 18-ийн 12-ыг уншийе. Тэр Йовд би 1000 мөнгө гар дээр авах байсан ч хааны өвгөнд гар өрөхгүй. Хаан танд болон Абиша Итта нарт миний төлөө залуу Авсаломыг хамгаалаарай гэж бидний чихэн дээр тушаасныг бид сонсон тул тийхгүй. Хэрв би түүнд хорон санаагаар хандсан бол хаантнаас юугч нууж ис чадна. Та өөрийгөө хол байлгах байсан босуу гэж хэлв. Йов би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна гэж хэлээд гартаа 3 жад аваад амьдараа царс модны дунд үлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов. За энэ ямар үйл явдал вэ гэхээр Абсалом Давидыг эсэргүүцсэн босох үед болсон үйл явдал байгаа. Абсалом Давидын хүү тийм үстэй. Гэтэл Абсалом хичнээн Давидыг эсэргүүцсэн босоод хорон үзэл хийсэн ч гэсэн Давид юу гэж загсан бэ гэхээр миний төлөө залуу Абсаломыг хамгаалаарай гэсэн байгаа. Хичнээн буруу юм хийсэн ч гэсэн түүнд зөөлөн хандаарай. Тэгвэл үнийг хэн хэлсэн бэ гэхээр цэргийн жанжи Йовд хэлсэн байна. Йов. Гэтэл энэ Йов эхэндээ даруй байсан ч гэсэн цаг хугацаа өнгөрөөд Давид байхгүй дайн тулаанд ялдаг болоод бардам болох үедээ хаан Давидын үгэнд орхоо байчиж байгаа. Эцтэй өөрийнхөө дураар амьдараа царсан модонд өлгөгдсөн байсан Абсаломыг хөнөөчгдөг. Үүнээс нь болж хаан Давид үнэнхээр их харамсан уйлсан талаар гардаг. Тэгэхээр Библиэдээс харах юм бол энэ бардам болсон хүмүүс чинь гарцааг үгэнд орхоо байчдаг юм байна гэдгийг хид хідэн үйл явдлаас харж болно. Дээрээс нь дуулал 119:21-ийг уншийе. Таны тушаалаас салан төөрдөг бардам хараал хүртсэн үнийг та зэмэлдэг. Энэ дээр энэ бардамын талаар аимшигтай үг бичигдсэн байгаа. Бардам хараал хүртсэн хүн гэсэн байна. Тэгээ бардам хүн таны тушаалаас салан төөрдөг гэсэн байна. Ингээ бодоод үзэх юм бол
аврагдаад итгэлийн амьдралаар бид бүхэн эзний өмнө очих өдрийн хүртлээр амьдрах нь аврагдсан бүх хүмүүсийн зорилт юм сте. Бол намайг эзний өмнө очих өдрийн хүртэл итгэлийн амьдралаар амьдрахад намайг тэр амийн замаас гажуудуулах зүйл юу вэ гэж бодоод үзэх юм бол гарцаагүй бардам зам байгаад. Бардам хүн гарцаагүй эзний тушаалаас салан төөрдгөө гэсэн байгаа. Тэгэхээр итгэлийн амьдралаар амьдрангаа цаг хугацаа өнгөрөх тусам үнэхээр миний дотор ч гэсэн бардам зам гэдэг зүйл байж байгаа. Би ч гэсэн үг залбирлаас жоохон олчих юм бол бардам болоод энэ итгэлийн замаас гарчих боломжтой юм байна гэдгийг өөртөө анхааруул авахаар мөн Нехемия 9:29-ийг ч гэсэн хамтдаа уншийе. Тэднийг хуйлдаа буцаан эргүүлэх гэж анхааруулсан ч тэд давилуу хандаж тушаалуудыг тань ис сонсон зарилгуудын тань эсрэг нүгэлийг үйлдэв. Эдгээрийг сахиваас хэн боловч амьдрах усуу. Тэд зөрүүд мөрөө эргүүлж шилэн татаад ис сонсож үл дагав. Бардам болох юм бол бас нэг илэрх шинж тэмдэг нь зөрүүд болчдөг. Аимшигтэй. Уг нь чуулган дээрээс заалгасныхаа дагуу дуулууртаа үйлдчихлээ юм бол бурхны бэлдсэн үнэхээр их ерөөл байгаа. Тэр хүнээр дамжуулаад эргэн тойрных нь гэр бүлэн ч гэсэн аврагдана. Бурхны ажил явагдана. Гэтэл энэ хүн бардам болчих юм бол зөрүүд болдог. Зөрүүд болно гэдэг чинь бурхны үгнээс илүү өөрийнхөө бодлыг төрүүлж тавина гэсэн. Зөрүүд болдог шинж тэмдэг илэрч байгаа. Дээрэс нь 2 дугаар шаш дээр 26-гийн 26-гийн 16-г уншийе. Гэвч хүчрхэг боломогц түүний зүрх сэтгэл ихэд бардам болсноос болж тэрээр завхарж өөрийн бурхан эзний эсрэг хар шим хийв. Тэрээр утлагын дахлын ширээн дээр утлаг угуулахаар эзний сүмд орсон юм. За хүн хизээ бардам болох магадлал өндөр вэ гэхээр энэ дээр хүчрхэг боломогц түүний зүрх сэтгэл ихэд бардам болсноос гэж гарч байгаа. Тэгэхээр аврагдаа цаг хугацаа өнгөрөх юм бол хувийн амьдралч тэр, гэр бүлийн амьдралч тэр, нийгэм дээрх ажил төрлөнч тэр сайн сайхан болоод жоохон хүчрхэг боломжийн болоод ирэх юм бол хүн бардам болох магадлал өндөр гэсэн байна. Библиэлд Дид хууль ном дээрээс ч гэсэн харах юм бол чи идэд цадаад сайхан байшин байрч чамд байгаа эд хөрөнгө чинь нэмэгдэх үед чиний зүрх бардам болох үе гэдгээс болгоомжлороо гэсэн үг Библиэлд гардаг. Тэгэхээр аврагдсан хүмүүсийг харах юм бол хавчлахтаа мөн гэр бүлийн амьдралд нь нийгмийн дээрх амьдралд нь хэцүү зүйл байх юм бол төдийлөн бардам болдоггүй. Бурхан л байхгүй бол би амьдрч чадахгүй. Бурхан минь туслаарай гэж бурханд найдаал, бурхантай ойрхон байгаад л ингэж амьдрдаг. Тэгээ цаг хугацаа өнгөрөх юм бол бурхан дээр асуудлуудыг шийдэж өгөх үе байдаг. Амар тайван гэдэг зүйл ирэх үе байдаг. Тийм биз дээ. Тэгээ амар тайван болох дээр залбиралтай хойрог болж эхэлдэг, үгэнд хандах хандлага ч гэсэн назгаарч эхэлдэг. Тэр үед аль хэдийн бардам болчихсон явж байгаагаа өөрөө ч мэдлгүй анзаарах үе байдаг. Би ч гэсэн энэ асуудлыг шийдэгдээд амар тайван болохгүй байх та. Тэгж бодох үе байдаг. Гэтэ амар тайван болдог. Тэгээ амар тайван болчих тэр өөрийгөө яаж ийгээд харах дээр тэгтлээ чин сэтгэлээсээ залбирахгүй жоохон назгаа амьдарч байгаа гараад энэ махан бие гэдэг зүйл үнэхээр амаргүй юм байна гэдгийг ухаардаг. Тэгээ дээрэс нь энэ 2 дугаар шүтэр 26-гийн 16 дээрээс харуул бардам болохоор яадаг вэ гэхээр өөрийн бурхан эзний эсрэг хар шим хийв гэсэн байгаа сте. Бардам хүн гим нүглээс айхаа байж чаддаг. Дараа хүн бол гим нүгэл хийхээс айн тийм сте. Болохгүй юм ивэл бурхан ташуурддаг гэд. Эзнээс имээхүйн ёрон мөг үзий ядах гэсэн байна. Эзнээс имээх нь гим нүглийг үзий ядах хоёр нь холбоотой байна. Гэтэл бардам болох юм бол эзнээс имээхэ байгаад эхэлнэ. Тэгэх юм бол гим нүгэл хийгээсээ айж имээхэ байж чаддаг. Энэ ч гэсэн үнэхээр аюултай тийм холбоотой зүйл байна. Хүүхэд ч гэсэн ээж аавынхаа ташуурыг санаж явах юм бол буруу юм хийдэггүй тийм биз дээ. Ингээм бол гарцаагүй саваад болно болигээд айдаг. Тэгээ том толгой гаргаад эхлэх юм бол ээж аав нь гарцаагүй саваадах зүйл байсан ч гэсэн түүнийг имэйлгүйгээр хийж эхэлдэгтэй адилхан аврагцны дараа ч гэсэн тийм дүр төрх бид бүгдээс цохолцох үе байдаг. Дээрээс нь Иремья 48-ийн 29-30-ыг уншийе. Бид Мобийн бардам зангийн талаар сонсон тэр үнэхээр бардам, сагсуу, онгороо өөрийгөө өргөмжилдэг. Би уур хилэнгэн мэднэ гэж эзэн тунхаглаж байна. Гэвч энэ нь хоосон, дими сайрхал, юугч бүтээгээгүй. За бардам болсон үнээс илэрдэг нэг тодорхой шийдэмдэг нь өөрийгөө
өргөмжилж эхэлдэг. Яаж хийж байгаа л би өстө мундаг шүү гэж эхэлдэг. Гэтэл бурхан энэ бардамнал нь хоосон димээс айрхал нь юу гэнэ? Юугч бүтээгээгүй гэж байна. Бардам болчих юм бол хүн хэрэгтэй зүйл хийнэ гэж байхгүй. Дээрээс нь өөрийгөө өргөмжилнө гэдэг чинь бусдыг доош нь хийнэ гэсэн үг тийм биз дээ. Бусдыг доош нь. Бид нар аврагдаагүй хүмүүсийн яриаг хальт сонсох юм бол ямар яриа дийлийнх нь ярианых ихэнх нь эзэлдэг вэ гэхээр дандаа бусдыг доош нь хийсэн яриа ихэнх нь эзэлж байдаг. Тэр чинь цаагаараа өөрийгөө өргөмжилж байгаа хэрэг. Гэтэл Библийн зарчим эсрэгээрээ байгаа. Бие биенээ өөрөөсөө дээр гэж үзчихсэн байна. Тэр энэ хоёр зарчим үргэлж бидний дотор зөрчилдөж байдаг. Тэр бурхан эргэн тойрны хүмүүсийг өөрөөсөө дээр гэж үзэж байгаа хүнийг хараад илүү ерөөн тийм үстэй. За дээрэс нь бардам болох юм бол яадаг вэ гэхээр Ром 14-ийн 3-4 дээр иддэг нь иддгүүгээ бүү басамжлаг. Иддэггүй нь иддгээ бүү шүүг. Учир нь бурхан түүнийг хүлээн авсан юм. Бусдын гэрийн зарцыг шүүгч та хэм бэ? Тэр өөрийн эзний өмнө зогсдог эсвэл ундаг. Эзэн түүнийг босгох чадaltaй учраас тэр зогсох болно. Тэр энэ дээр бүү басамжлаг гэсэн байна. Басамжлна гэдэг чинь бусдыг шүүмжлэн дорд үзнэ. Тэр бардам болох юм бол гарцаагүй бусдыг басамжилж бас шүүж эхэлдэг. Библиэлд битгий шүүгээрэй. Хэрвээ тэгвэл шүүгдэхгүй гэсэн байна. Өөрсдийгөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно. Нүдэнд их дүнзээ анзаараагүй батлаа юунд ч ах トゥ гихээ нүдэнд үтцийг харна вэ. Тэгэхээр тэр хүний сул талыг нь олоод харчих юм бол сэтгэлд авчиддаг. Гэхдээ сайн бодоод үзэх юм бол тэр хүнд байгаа тэр сул тал надад 10 дахин ихээр байх тохиолдол байгааг өөрөө илрүүлж олж харах болдог. Тэгвэл аврагдаад итгэлийн амьдралаар амьдрангаа миний эргэн тойронд итгэлийн амьдралаар хамт амьдарч байгаа ахын дүүсийн сул талыг олж харах үе байдаг. Гэхдээ бардам сэтгэлээр тэрийг нь харах юм бол басамжил шүүж эхэлдэг. Даруй сэтгэлээр түүнийг нь харах юм бол бурхан толь болгоод тэр ахыг тэр ихчийг миний хажууд тавьчихсан юм байна. Тэр хүнд байгаа сул тал надад ч гэсэн байгаа юм байна гэдгийг бодоод өөрийгөө эргэж хараад илүү залбирах тохиолдол байдаг. Тэгэхээр энэ бурхан гайхалтай нь биднийг сургаалаар дамжуулаад сургамжилдаг ч гэсэн эргэн тойрны нөхцөл байдал хүмүүсээр дамжуулан сургамжилж засах тохиолдол байгаа юу байхгүй юу? Зөндөө байгаа тийм үстэй. За дээрэс нь бардам болсон хүнээс илэрдэг дараагийн шинж тэмдэг юу вэ гэхээр 1-р Самуэль 18-ын 7-оос 9-ийг уншийе. Эмэгтэйчүүд тоглон Саул мянгийг Давид түмийг алавгаж дуулалдав. Тэгэхэд энэ үг Саулын дургуг хүргэсэн тул тэр ихэд уурлан тэд Давидыг түмийг хамааруулж надад мянгийг өгөв. Одоо түүнд хаанчлал дутуу байх шиг гэжээ. Саул тэр өдрөөс хойш Давидыг нүд үзүрлэх болов. За бардам болох юм бол дагаад юу хүрээд ирдэг вэ гэхээр атаархал гэдэг зүйл хүрээд ирдэг. Энэ Саул аль хэдийн бардам болцсон байсан болох дээрээ хаанчлалд нь байгаа Давид гэдэг жаахан хүү бурханд найдаж зөрөгтэй гарч ирээд Голиотыг ч ялаад дайнд ялт байгуулвал атаархах зүйлөө баярлах зүйлөө хичнээн баярламаар тийм нэстэг хашгүй дээ. Би айгаа жичрээ байжсэн чинь энэ бурханд найддаг зөрөгтэй хүү гарч ирээд манай бас ялт ирлээ гэд баярлах ёстой зүйл. Гэтэл гайн таарад эмхтэйчүүд ядчээтэл Давидд түмийг хамааруулад Саулд мянгийг хамааруулад дуулсан юм шиг. Гэтэл түүнийг нь харсан бардам Саулын атаархал нь буцалж эхэлдэг. Гэтэл энэ үеэс хойш Саул атаархалд авчихсан болох тэр амьдралаа Давидыг үзэн ятахад ийм үрэн таран хийгээд тэгээд усгachдаг. Хамтдаа Яаков 3-ын 14-өөс 16-ыг уншийе. Хэрв зүрхэнд чинь гашуун атаархал ба хувайчсан зориг байх аваас бүү бардам үнний эсрэг худал буяар энэ мэрэгэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш харин газрынх төрлөхих бөгөөд чөтгөрөх юм. Учир нь хаана атаархал ба хувайчсан зориг орчиж байна. Тэнд замбраагүй байдал болоод аливаа муу мухай юмс байдгаа. Тэгэхээр энэ дээр атаархал гэж гарч байгаа. Гэтэл энэ атаархлыг газрынх төрлөхийнх чөтгөрөх гэсэн байгаа. Тэгвэл бид нар ч гэсэн итгэлийн амьдрал дандаа нөхөрлийн амьдрал учраас ахын дүүстэйгээ хамт амьдардаг. Тэгэх юм бол эргэн тойронд байгаа ахын дүүс дотроос маань надаас илүү мундаг хүмүүс байдаггүй юу? Үнэхээр байдаг тийм үстэй. Надаас илүү сайн мэдээ сайн тараагаад, сайн мэдээ тараас хүмүүс наврагдаад, надаас илүү сайн үйлчлээд, надаас илүү сэргийг итгэлийн амьдралаар амьдраад, надаас илүү юм угаас харагдаг.
Тэгвэл тэр үед нь бид өхөн атаарах ёстой юу, баярлах ёстой юу? Сайн харах юм бол баярлах ёстой тийм үстэй. Хичнээн талархмаар бай. Манай чуулганд тийм мундаг, сүүлд аврагдсан хэлнэ надаас мундаг байгаа хүн харах юм бол үнэнхээр талархмаар, харин ч би өөрөө өөрийгөө ташуурдаад илүү хичээе гэж бодох нь аврагдсан хүний зөв сэтгэл байтал энэ сатан зүгээр байлгадаггүй. Түүнийг нь атаархал болгох гэдэг. Атаархал болгох гэдэг. Тийм учраас бардам болчих юм бол атаархаж эхэлдэг юм байна гэдгийг мэдж авах юм бол атаархсан сэтгэл төрөх юм бол бурхны өмнө залбирх юм бол бурхан тэр атаархсан бардам сэтгэлийг нь баагаар намжаагаад аваад талархдаг даруй сэтгэл болгоод өөрчилж өгөх болов уу гэж бодож байна. Тэгэхээр хамгийн түрүүн атаархдаг гэсэн байна. Энэ ертөнцийн дээр аврагдаагүй эмэгтэйчүүд цугларсан газар юу байх вэ? Битүү атаархал байгаа тийм биз дээ. Би өнгөрсөн 10 сар завханд сайн мэдээний семинараар очиод тэгээ өмнө хийжсэн семинарын газраа товсныхаа дагуу семинараа энийг өгөөж гинтхэн танай семинарыг хийлэхгүй гэж унсан. Үнэхээр балмагтан тийм биз дээ энэ ч одоо яг төлөвлөчихсөн байсан сайн мэдээний баг ирсэн байсан. Яагаад болчих вэ гэдээ очиод уулзсан чинь дарган солигдсон байсан. Өмнө болох дээрээ Онлбаатар гэдэг нэг эрэгтэй дарга байсан. Гэтэл тэр дарга нь өөр салбар руу, өөр байгууллагын дарга болоо явцсан чинь тэр үед байсан эмэгтэй ажилчид дундаас нь нэг эмэгтэй ажилчныг нь даргыг нь болгож явцсан байсан. Тэгсэн чинь өөртөө нь адилхан байр суурьнд ажиллаж исэн нөгөө эмэгтэй ажилчдын дундаас атаархсандаа нөгөө даргаа ямар нэгэн өө гаргаж унгаах шалтгаан хайгаад байгаа. Тэнгуутаа энэ төрийн байгууллагыг энэ шашны газарт түрээслүүлээд байна гэдгээр хатгаж ирсэн. Тэгээ нөгөө дарга хэлж байгаа. Уг нь одоо та нарыг би одоо түрээслээд хийлэгчмээр байна гэтэл хилэм гараад болохгүй байна. Тэг ингээ яа энэ аврагдаагүй эмэгтэйчүүдийн дотор битүү атаархал яаж хийж байгаа нэг унгаах гэсэн хормон үзүүл дүүрэн байдаг юм байна. Гэтэ аврагдсан бидний дотор ч гэсэн махан биеийн хуучин зан чанар байдгүй юу? Байж идэг тийм биз дээ. Тийм учраас бид нэр сүнсний нэгдлийг хадгалаад хамтдаа сайн мэдээний төлөө амьдрий агвал хамгийн том саад болдог зүйл атаархал ба бардамнал юм байна гэдгийг бодож үзээд Саулын дүр төрх ба Библиэлд гарч байгаа энэ дүр төрхөөс аюултай зүйл байна гэдгийг бодож утсан. Дээрээс нь сургаал төгс 22-ийн 10-ыг уншия. Басамжлагчийг холдуулбаас хэрүүл зайлах, зараг болон зүхэлж зогсно. За энэ дээр бардам хүний эргэн тойронд хэрүүл зараг зүхэл их байдаг гэсэн байна. Тийм байгааз. Гэтэл энэ басамжлагчийг гэдэг чинь бардам хүн бусдыг басамжилдаг. Тэгээ энэ бардам хүн холдчих юм бол дагаад юу холдох вэ гэхээр хэрүүл алга болно. Зараг зүхэл бүгд хамтдаа алга болно гэж байгаа. Тэгэхээр бардам болсон хүний эргэн тойронд ямар шинж тэмдэг илэрх вэ гэхээр зөрчилдөө, маргаан, хэрүүл урвал их гараад идэх гэсэн. Ягаад гэхээр алга дааших юм бол хоёр алга байж дуурж байгаа тийм биз? Тэгээ энэ байхгүй бол энэ ганцаараа жоохон догчоогоод тэгээ чимээг болчихно. Ягаад гэхээр энэ Марк 9:33-аас 35-ыг уншия. Тэд Капернаумд иржээ. Айлд байхдаа Есүс замдаа та нар юун тухай мэтгэлцээд байваа гэж тэднээс асуув. Харин тэд замдаа хэн хамгийн агуун вэ хэмээн мэтгэлзэж явсан тул дуугүй байлаа. Тэд суугаад 12-оо дуудаж тэдэнд тэргүүнд байхыг хүсэгч нь адагт байж бүгдийн зарцуулдаг гэж хэлв. Бүр явж Есүсийн 12 дагалдагчдын дотор хүртэл маргаан гарч ирсэн байна. Мэтгэлцэн. Юунаас болоод мэтгэлцээд байгаа юм бэ гэд Есүс эзэн асуусан чинь бид 12 хин хамгийн агуу вэ гэдгээр мэтгэлцэж байна гэж. Тэгэхээр агуу болохыг хүссэн сэтгэл байна уу байхгүй юу? Байж байгаа үст те. Тэнгуут нь Есүс эзэн агуу болмоор байна уу? Агуу болж болно штэ. Гэхдээ агуу болох гэж байгаа нэг нь адагт нь байж бүгдийн зарцсан болох гэж хэлж байгууд нөгөө хэрүүл маргаан чинь юу ч ихгүй намжиж байгаа үст те. Тэгвэл энэ хууль нь Есүс эзний 12 дагалдагчдын дунд ч үйлчилж байгаа аврагдсан бидний дунд ч гэсэн адилхан үйлчлэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ ертөнцийн зарчим ба итгэлийн зарчим нь бүрэн өөр байгаа. Тэгвэл бардам болох юм бол маргаан мэтгэлцэн эргэн тойронд нэгсээд байдаг. За дараа нь бардам болсон хүнээс ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэдгийг 1-р Самуэль 14:24-ийг уншаад өгье.
Тэр өдөр Израилийн ирчүүд ихэд туйлдав. Учир нь Саул ард олноор андгаалуулан оройноос өмнө намайг дайснаасаа өшөө авах хүртэл хоол идсэн аливаа хүн харааг тултгай гэв. Тиймээс ард олноос хинч хоол амссангүй. За энэ Саул хааны талаар гарч байгаа. Саул хаан үнэхээр бардам болцсон байсан. Тэгвэл бардам хүн яадаг вэ гэхээр дураараа авирлж эхэлдэг. Иргэн тойрныхоо хүмүүсийн нөхцөл байдлыг юус анзаардаг. Тэгээ ард түмэн нь яаж ийнэ вэ гэхээр ихэд туйлдсан байгаа. Гэтэл бардам хүн өөрийнхийгээ ирдэг. Өөрийн алтар суг ирдэг. Тийм учраас энэ Саул ямар дураараа авирлж байгаа вэ гэхээр оройноос өмнө намайг дайснаасаа өшөө авах хүртэл хоол идсэн аливаа хүн харагдана гэж байгаа. Ядар туйлдсан байгаа хүмүүсээр хоол идүүлэхгүй байсан байгаа. Гэтэл энэ хүү Йонатан нь хэлсэн байна. Тэгэхэд Йонатан миний эцэг энэ улсын үлийг үзжээ. Би энэ зүгийн балаас жаахан амсгад миний нүд яаж гэрэлтэж байгааг хартаа. Өнөөдөр хүмүүс дайснаас олж авсан олдноосоо дураараа идсэн байсан ч болоосой. Тэгвэл бүрч олон Филист алагдах байсан биш үү гэж хэлв. Тэгэхээр Йонатан аавынхаа талаар хэлж байгаа. Манай аав бардан болоод энэ хүмүүсийг үлийг үзэж байна. Өөрийнхийгээрээ дураараа авирлаад байгаа. Тэгэхээр энэ эсрэг нь хин бэ гэхээр Давид байгаа. Тэгвэл Давид яасан бэ гэхээр 1-р Самуэль 30-ын 21-22-ыг би уншаад өгье. Давидыг дагаж чадахгүй болтлоо туйлдаад Бисор горхны дэргэд үлдсэн 200 хүн дээр иргэн хурж ирэхэд тэд Давидыг болон түүний хүмүүсийг угтахаар гарч ирэв. Давид тэдгээр хүмүүст ойртон очиж тэдэнтэй мэдчлэв. Тэр үед Давидтай хамт явсан хүмүүсийн дотроос атгах санаатаа үл үт хүмүүс ам аманда. Тэд бидэнтэй хамт яваагүй учраа зөвхөн өөрсдийнхөө ихнэр хүүхдийг л авч явг. Бид эргүүлж авсан олцноосоо тэдэнтэй хуваалцахгүй гэж хэлжээ. За, Давид ч их адилхан дайнд гарсан. Гэтэл Давидыг дагаж явсан цэргүүдээс 200 хүн яасан гинөө? Давидыг дагаж чадахгүй болтлоо туйлдаад Бисор горхны дэргэд үлдсэн байна. Бусд нь дайтаад дайснаа дараад ол заваад буцаад ирдэг байна. Гэтэл буцаж ирж явах үед Давидтай хамт явсан хүмүүсийн дотор ямар хүмүүс байсан гинөө? Атгах санаатаа үл үтх хүмүүс байсан байна. Энэ хүмүүс ам амдаа юу гэж ярьж байгаа вэ гэхээр одоо асар их ол заваад ирж гин тийм ээ нутг руугаа. Тэнгуутаа олзоо нэрээ яаж хуваах вүлээ? Хідүүлэл дайнд явж дайцсан юм чинь энэ олзоо. Хідүүлэх нь л хуваанаа. Бид нартай хамт явж чадаагүй тэр хүмүүс бидний олж ирсэн энэ олцноос хуваалцахгүй гэж хаанд хэлнэ шүү гэдэл ам авандаа ярьж байгаа үстэй. Энэ үнэхээр атгах байгааз. Гэтэл хаан Давид энэ үед ямар шийдвэр гаргасан бэ гэхээр 30:23-24-ийн уншия. Тэгэхэд Давид ах дүүнэр минь биднийг хамгаалж бидний эсрэг ирсэн дээрэмчдийн бүлгийг бидний гарт тушаасан эзний бидэнд өгсөн юмсыг ингэж болохгүй. Ийм хэргийн тухайд та нарын хэлхийг хэн сонсох вэ? Тулалдаанд явсан хүмүүсийн хувь нь ачаа барааны дэргэд байсан хүмүүсийн хувьтай адилхан хуваах ёстой гэж хэлж байгаа. Давид ямар шийдвэр гаргаж байгаа вэ гэхээр ингэж болохгүй ах дүүс минь. Бид нар сайн да. Бид нар мундахта дайснаа дараад энэ их олз авсан юм бишээ. Эзэн бидэнтэй хамт байгаад эзний бидэнд өгсөн юмсыг бид нар ингэж болохгүй. Тулдаанд явсан хүмүүсийн хувь ба дагаж чадахгүй туйлдаад ачааны хажууд үлдсэн хүмүүсийн хувьтай юу гэнэ? Адилхан байна гэсэн байна. Би итгэлийн амьдралаар амьдрангаа энэ агуулгаас маш их тайвшрал мөн хүч баяр хөөргийг авч ийсэн. Энэ Давидын дүр төрх нь чуулган дотор ажиллаж байгаа Бурхан ба Есүсийн дүр төрхийг хэлж байгаа. За бид нэр итгэлийн амьдралаар амьдраад үзэх юм бол жишээлбэл энэ семинарт одоо миний сайн мэдээ тарааж исэн хүн ирсэнгүү дээ. Тэгвэл одоо би семинарт очиж яах вэ гэсэн бодлыг муусанс өгдөг тийм үстэй. Гэхдээ бид нар тэр үед энийг бодоод хэдийгээр миний сайн мэдээ тараасан хүн ирээгүй ч гэсэн би семинартаа очиод ядаж шалчулсан угаагаад цэвэрлэгэж болсон хийгээд
шинээр сонсож байгаа үний хажууд нь суугаад сайн хариулж өгöd, залбирж өгöd. Нойрмоглох үед нь мөрийг нь ч гэсэн барьж өгöd. Энэ семинарын төлөө чин сэтгэлээсээ залбираач болтгоо оролцъё гэд хүрээд ирлээ. Тэр семинараар олон хүн авраглаа. Хожим Диваажинд очиод бурхан түүнийг нь дүгнэлээ. Бурхан юуг дүгнэх бол? Яг адилхан тэр сайн мэдээ дараах улсад гар бие оролцсон гэж дүгнэн адилхан шагнал өгнө. Тэгвэл энэ аврагсны дараа бид нэр чуулган дотор итгэлийн амьдралаар амьдрах нь энийг л бодоод үзэх юм бол үнэхээр гоё байгаа үст те. Яг гэхээр итгэлийн амьдралаар амьдрах юм бол над ямар сэтгэл төрдөг вэ гэхээр эргэн тойрны ахан дүүсээ харах юм бол үнэхээр мундаг байдаг. Тэгээ өөрийгөө харах дээр чадах юм байхгүй, хийж чадах юм байхгүй. Яа, энэ над чих винд байх хэрэг байна уу ч гэсэн бодол төрдөг. Өнгөрсөн 12 сар завхан чуулганы барилгын дотор талын засвар хийсэн 7 хоног тийм биз. Тэгээ бусад пастор номлогч ахан дүүсээ харах юм бол тэр барилгын дотор талыг үнэхээр гоё янзалж байгаа. Шалыг нь ч гоё холдааслаад, ханд нь ч гоё опо наагаад бүгд л барилгын мэрэгдэл шиг дотор талыг сайн хийж байгаа. Тэгээ өөрийгөө харах юм бол хийж чадах юм байхгүй. Аль нэг хэсгийг дааж аваад хийхээр тэрийг гоё болгоод байгаа нь миний толгойд ерөөсө боохгүй байгаа. Яа. Би одоо юу хийнэ? Яа, хогч болсон цэвэрлээ. Тэгингээ энэ агуулгаас тайвшрал авдаг байна. За би чадах юм байхгүй байсан ч гэсэн хогч болсон цэвэрлээд хэрэгтэй юм инж болсон дөхүүлээ тэнд байж ах юм бол Диваажинд очих юм бол бурхан түүнийг яаж дүгнэх вэ? Тэнд байсан гар бие оролцсон гэсэн адилхан дүгнэн. Тэгвэл бидний энэ чуулган дотор итгэлийн амьдрал гоё вэ муухай вэ? Гоё байгаа. Тэгвэл ертөнц дээр ямар вэ? Ертөнц дээр чам шиг чадваргүй хүн хэрэггүй тийм биз дээ. Ингээ хэрэггүй гэдээ хайчин тийм биз дээ. Хүн ч гэж харьцах байгаа. Гэхдээ чуулган бол тийм биш байна. Би хичнээн дутмаг мэдэх чинь байхгүй, чадах чинь байхгүй байсан ч гэсэн ядаж хамт байж гэх юм бол бурхан түүнийг нь адилхан тооцож байгаа. Заримдаа тэрэлж идчихсэн барилгын үйлчлэлээр очих юм бол ур чадвартай пастор номлогч нар болох тэр бүгд ур чадварынхаа дагаж хийдэг. Өөрийгөө харах юм бол юу хийдэг юм бэлээ? За ядаж нэг хурц бариад нэг шороож болтгоо хөдөлгий. Тэгэх юм бол тэр үе болгонд энэ Давидын дүгнж байгаа дүгнэлтээр бодоод үзэх юм бол тийм ээ адилхан. Гар бие оролцохтой бол их юм чадахгүй ч гэсэн хамт байна гэдэг нь бурхан түүнийг үнэнхэрийн чухалчил тооцож байгаа, адилхан тооцож байгаа гэдгийг бодох юм бол өөрийнхөө байр суурин дээр чадах бүхнээ хийгээд илүү хичээ хийсэн сэтгэл төрөхгүй юу? Тэр нь зөв сэтгэл байгаа. Тэгэхээр энэ Лук 21:3-ыг дэлгэцрүү хараад уншия. Тэр би та нарт үннээр хэлье. Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй бүхнээс илүүг өглөө. Энэ дүгнэлт. Энэ юуг сонсож байгаа вэ гэхээр ур чадвараас илүү бурхан руу хандсан бидний сэтгэл чухлаа гэсэн. Үнэнхээр итгэлийн амьдралаар амьдрахад хүнд хэцүү нөхцөл дотор байгаа ч гэсэн тэр хэцүү нөхцөл байдал дотроосоо бүх хүчээ дайчлаад итгэлээр амьдрах юм бол бурхан түүнийг хамгийн сайн байна гэж үнэлж өгнө гэсэн байна. Тийм учраас энийг сайн бодохгүй бол хүн яадаг вэ гэхээр хойшоо суух гэдэг. Би ийм ч юм чинь одоо юугаа хийх втэ. Энийг чадахгүй юм чинь би юугаа хийх втэ гэд тэр хэцүү нөхцөл байдал болоод сул талаа шалтгаан болгоод сайхан өөрийгөө гаргуунд нь гаргаад залхуураад хойшоо суух гэдэг. Энэ зөв сэтгэл мөн үү шүү? Буруу байгаа тийм үстэй. Энэ дүгнэлтийг бодоод үзэх юм бол тийм биш юм байна. Хэдийгээр миний нөхцөл байдал хичнээн таагүй. Надад чадах юм юу ч байхгүй байсан ч гэсэн энэ нөхцөл байдлаасаа бүх хүчээ дайчлаад итгэлийн амьдралаар амьдрах юм бол бурхан түүнийг үнэхээр сайн байна. Чи бүр хамгийн их нь хийлээ гэж дүгнэх юм байна гэдэг энэ Есүсийн дүгнэлтээс бид өхөн итгэлийн амьдралаар хүчээ дайчлаад амьдрах хөшүүрэг ба урам зориг олж авч болно гэсэн. За. Дараа нь 2 дугаар шигтэр 32-24-25-ыг уншия. Тэр өдрүүдэд Хизекия үхлүүд өвчтөй болжээ. Тэрээр эзэнт залбирсанд эзэн түүнд айлтаж тэмдэг өгөв. Харин Хизекия хүлээж авсан ашигаас бучаа зөксөнгүй. Учир нь түүний зүрх бардан болжээ. Иймээс уур хилэн түүн дээр болон Юда, Иерусалимын дээр бов. За, бардан болсон хүнээс илэрх бас нэг шийд тэмдэг нь юу гэхээр Хизекия хүлээж авсан ашигаас буцааж өгсөнгүй гэж байгаа. Яагаад тэр вэ гэхээр зүрх нь бардан болчихсон байна. Бардан болсон хүн өөрийнх нь амьдралд байгаа зүйлд
нэгүсэл гэж бодоод талархаж чадхаа байцдаг. Энэ нэгүсэл гэдэг нь бид нар мэддэгчлэн хүртэх ирэхгүй нэгэнд Бурханаас өгж байгаа зүйлийг нэгүсэл гэж хэлдэг. Тэгвэл бидний байнга дуулдаг магтан дуган дээр өөрийн минь амьдралд мэдээжийн зүйл байгаа лөө байхгүй лөө. Мэдээжийн зүйл нэгч байхгүй бүгд Бурханы нэгүсэл гэсэн магтан дуу байдаг. Тэгвэл даруй сэтгэлтэй хүн өөрийнх нь амьдралд өгж байгаа цаг хугацаа, өөрийнх нь амьдралд өгөгдөж байгаа мөнгө, энэ бүгдийг нэгүсэл гэж боддог. Тэгингээ яа Бурхан надад энэ их цагийг, энэ их хийд хөрөнгийг өгөөд байхад энэс би яаж эзний нэгүсэлд хариулаад надад өгсөн цаг, надад өгсөн энэ мөнгө төгрөгийг Бурханы төлөө юунд зарцуулах вэ гэсэн сэтгэлээр итгэлийн амьдралаар амьдардаг. Тэгээ бардан болсон хүн яадаг вэ хэрэг? Эн чинь миний цаг, эн чинь миний мөнгө, эн чинь миний бие, эн чинь бүгдээр миний амьдрал. Яаж энэ хайрын мөнгө, хайрын цагаас зориулах вэ гэж бодоод итгэлийн амьдралаар сайн амьдардаг. Тэгээ сайн бодоод үзэх юм бол бидний бие миний хөлөө биш лөө. Та нарыг үнтэйгээр худалдаж авсан тул биеэрээ Бурханыг алдаршуул гэсэн байна. Өөрөөр бидний мөнгө ба цаг тэр чигээрээ Есүс тусаараа худалдаад авсан Бурханы зүйл байна. Бид нар Бурханы зүйлийг хүлээж авсан нярууд байна. Түр зур хариуцаж энэ өгж байгаа цаг мөнгийг ямар зүйл зарцуулах вэ гэдгээр Бурхан Христийн шүүхийн сэнтийн өмнө биднийг тооцоолно, шагналах болно гэсэн байна. Тэгвэл даруй сэтгэлтэй хүн итгэлийн амьдралаар сайн амьдардаг гэдэг нь уус гарцааг байна. Яагаад гэвэл өгж байгаа зүйлээ Бурханы нэгүслэж бодож байгаа учраас түүнээсээ яавал Бурханыг баярлуулах зүйл хийх үү, зориулах уу гэсэн сэтгэлээр амьдардаг. Тийм учраас 1-р Тесалоник 5:18 дээр дэлгэц рүү харуул бүх зүйлд талархлаа өрөг гэсэн байна. Гарцаагүй энэ даруухан сэтгэлтэй хүн бол талархаад амьдарч чадна, хүчтэй амьдарч чадна. Эфес 5:4 дээр садар булаа, шалиг булаа, эсвэл самуун балиар яриа зохимжгүй харин оронд нь талархал өргөө гэсэн байж байгаа. Тэгэхээр аврагдсан хүн талархах нь зохистой байна. Тэгвэл энэ хүртэл юуны талаар сурсан бэ гэхээр бардан болоо сүрсэн жишээ, бардам хүнээс илэрх шинж тэмдгүүд үүнийг хамтдаа сурсан бол үлдсэн богинохон цагт нь даруй хүнд өгөгддөг нэгүсэл ба даруй байдалд өөрийгөө дасгалжуулах талаар хамтдаа сураад дуусгая. Исая 57 Библиэс олоод уншия. Исая 57-гийн 57-гийн 15-ыг нь хамтдаа уншицгаая. 57-гийн 15-ыг хамт уншия. Ариун химээх нэртэй мөнх амьдрагч өндөрт өргөмжлөгдсөн нэгэн ийн айлдав. Би өндөрт ариун газарт оршдогч даруй сүнстэй хүнийг сэргээхийн тулд зүрхнээсээ гимшсэн үнийг сэргээхийн тулд гимшсэн бас даруй сүнстэй хүнтэй би хамт байдгаа гэсэн байна. Тэгэхээр өндөрт өргөмжлөгдсөн тэр бурхан хинтээ хамт байна вэ гэхээр даруй сүнстэй хүнтэй. Тэгээ даруй хүний авах ашиг тус нь юу вэ гэхээр даруй хүний сүнсийг нь сэргээхийн тулд гэсэн байна. Тэгэхээр ямар хүн аврагдах вэ? Гарцаагүй даруй хүн аврагдана. Бид бүхэн хизээ хамгийн даруй байсан бэ гэхээр аврагдах үед хамгийн даруй байсан. Матай номны 5:3 дээр сүнсэндээ ядуус ерөөлтөөе. Тэнгэрийн хаанчлал тэдний их гэсэн үг гардаг. Израилийн ард түмэн ч гэсэн Египтэд зовлон амсаад дорд болоод Бурхан чин сэтгэлээсээ залбирах үед Бурхан тэднийг Египтээс аварч өгсөн. Бидний өвчгсөн адилхан. Бурхан хүнийг даруй болгож аварч өгөхийн тулд заримдаа тэр амьдралд нь зовлон хүртэл өгдөг гэдгийг бид бүхэн Библийн олон жишээ ба хүмүүсээр дамжуулаад мэдж болно. Яв 36:15 дээр тэрээр зовгсдыг зовлон дотор аварч дарлагдлаар чихийг нээдгээ гэсэн үг байдаг. Ягаад гэвэл хүн бардан байх юм бол аврагжуулах үгийг сонссон ч гэсэн чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Гэтэ даруй болоо сонсох үедээ тэр үг сэтгэлд нь аврагддаг, ухаарагддаг. Гашууд номны 3:33 дээр хинийгч зовоож инэлхийг үл хүсэгч нь тэр үлээ гэсэн байгаа.
Бурхан зовлон өгж байгаа нь зовоох гэсэн дэвс ерөөхийн тулд, аварч өхийн тулд. Тэгвэл даруй байдлын олж авах ашиг тусны юу гэхээр хамгийн түрүүнд даруй хүн аврагддаг. Дараа нь даруй хүний даруй байдлын ашиг тусыг бүгдээрээ бодож үзцгээе. Дуулал 10:17 уншия. Библиэс олоод уншия. Дуулал 10-ын Дуулал 10-ын 17 хамтдаа уншия. Эзэн та даруй хүний хүсэлтийг сонсдог тул зүрхийг нь батжуулж чихээ тавин сонсооч. За, Бурхан бардам хүний залбирлыг сонсох уу, даруй хүний залбирлыг сонсох уу? Даруй хүний залбирлыг сонсноо гэсэн байна. Тэгвэл даруй хүн ямар ашигтай вэ гэхээр залбирлынхаа хариултыг аваад идэг. Бид нэр энэ амьдрангаа хин нэгэн хүнээс юм гуйх үедээ ч гэсэн бардам байдлаар хүнээс юм гуйвал авдаггүй, даруй дүртөрхөр хүнээс юм гуйвал авдаггүй. Даруугаар юм гуйх юм бол зөвшөөрөгдөх тохиолдол байдаг тийм үстэй. Хүн ч гэсэн хин нэгэн хүн даруухнаар ирээд гуйх юм бол өрөвдөж болтгоо зөвшөөрдөг. Бид нэр сайн мэдээ тарахтаа ч гэсэн даруй дүртөрхөр хүнээс гуйх юм бол дагж ирээд аврагдах хүн байдаг. Гэхдээ бид нэр бардам дүртөрхөөр сонсооч гэдэг ч юм уу, тушаас ястай хэлэх юм бол дагах хүн байхгүй. Гэсэн гоолтод барилга барангаа хэрэгтэй зүйл үнэхээр их хэрэг болдог. Энэ тэнд нөгөө хэрэгтэй зүйлүүд нь байна. Жохон даруухнаар очиод ахаа инээ дэрээ та нэг туслаач маслаач гэхээр за тэгдэг юм уу гэд ирээд тусалж исэн тохиолдлыг хараад даруй байлаа гэд хохирох зүйл юу ч байхгүй юм. Харин ч зэрэгээрээ даруй хүний олж авах ашиг тус үнэхээр их байдаг. Бардам хүний очиод бүтээж чадаагүй ажлыг даруй хүн очиж бүтээж тохиолдол байдаггүй. Зөндөө байдаг тийм үстэй. Ягаад гэвэл даруй хүнд үе таалганууд нэгдээд идэг бүтэхгүй байсан зүйл ч гэсэн бүтэх тохиолдол байдаг. Хамтдаа 2 дугаар шашир 7-оос харъя. 2 дугаар шашир 7. Библийн 2 дугаар шашир 7-гийн 2 дугаар шашир 7-гийн 14-ийг нь хамтдаа уншицгаая. Нэрээр минь дуудагдсан миний хүмүүс өөрсдийгөө даруй айлган залбирч нүрийг минь эрэлхийлж хорон муу замуудаасаа эргэх аваас би Тэнгэрээс сонсож тэдний нүглийг уучлан тэдний газар нутгийг эдгээн. За энэ дээр Бурхан давтан хэлж байгаа. Нэрээр минь дуудагдсан миний хүмүүс өөрсдийгөө даруй айлган залбирч нүрийг минь эрэлхийлж хорон муу замуудаасаа эргэх аваас би Тэнгэрээс сонсож тэдний нүглийг уучлан тэдний газар нутгийг эдгээн гэсэн байгаа. Тэгвэл гарцаагүй Бурхан даруй хүний залбирлыг нь сонсож хариулж өгдөг байгаа. Тэгэхээр бид өхөн залбирлынхаа амьдралын талаар, залбирлын дэвтэр дээрээ хариултаа авсан зүйлийн талаар бодоод үзэх юм бол гарцаагүй даруй сэтгэлээр гуйсан зүйлд нь Бурхан хариулж өгнө гэж амласан байна. За дээрээс нь Дуулал 113-ыг олоод уншия. Дуулал 113. Хашаа эргүүлээд Дуулал 113-ийн 5-аас 9-ийг нь хамтдаа уншия. Дуулал 113-ийн 5-аас 9. Эзэн Бурхан та маань хинэн адил өндөр заларч тэнгэр газар дээрхийг үзэхээр хэн бүхийдэг вэ? Тэрээр ядуусыг шорооноос өргөж гачигдагсдыг үнсэн овооноос өндийлгдгэн. Ноёдтой хамт ард түмнийхээ ноёдтой хамт суулгахын тулд болоо. Хүүсэр эмэгтэйг хүүхдүүдийн жаргалт их болгон тэрээр гэрт нь амьдруулдаг билээ. Эзнийг магтах тун. Тэр Бурхан юу хийдэг вэ гэхээр Бурхан гарцаагүй даруй нэгнийг өргөмжилдгөө гэсэн байгаа. Тэгэхээр даруй хүний олж авах ашиг тусаас нэгдүгürt нь аврагддаг. Хоёрдугаарт нь даруй хүний залбирлыг нь Бурхан сонсдог.
гуравт хамгийн том ашиг тус нь юу вэ гэхээр даруй хүнийг бурхан өөрийн ажилдаа хэрэгэлдэг байна. Бид нэр эргэн тойрныхоо хүмүүс сайн мэдээ тараагаад надаар дамжуулан өөр хүмүүс аврагдаад бурханд хэрэглэхийг үнэхээр их хүсдэг тийм үстэй. Тэгвэл бурханы хэрэгэлдэг хүн ямар хүн бэ гэхээр гарцаа байхгүй даруй хүнийг бурхан хэрэгэлдэг гэдгийг бид нар мэдж байна. Итгэлийн өвөг дээдс болох Авраам хүртэл өөрийгөө тоос шороо мэт би эзэнд үг хэлэхээр зүрхэллээ гэж бурханы өмнө өөрийгөө тоос шороо мэт хүн гэж даруй болгоод залбирж байсан байна. Бидний сайн мэдих Мосег бурхан юу гэдэг үнсэн бэ гэхээр Мосе гэдэг хүн газрын хөрсөн дээр хинээс ч илүүгээр даруй байлаа гэсэн байна. Мэдээж тэрээр бардан байсан үе ч гэсэн байгаа. Мосе Египтийн эрдэн бүхэнд боловсрч үг болон үлсээрээ хүчтэй байлаа гэсэн байна. Гэтэ тэр үедээ Мосе ганцхан хүнийг л алсан. Тэрнээсээ болоод хөөгдөөд бүн хэрэг тарьсан. Гэтэ даруй болох үедээ тэрээр үндэстнээ аварж Египтээс гаргах ажилд хэрэглэгдсэн байгаа. Бурхан гарцаагүй даруй хүнийг хэрэглэдэг гэдэг нь бүр хөдлөшгүй зарчим байгаад байгаа. Илч Паул ч гэсэн өөрийгөө юу гэж хэлсэн бэ гэхээр Эфес 3:8 дээр бүх ариун хүмүүсээс хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нэгүсэл өгцөн гэж байна. Илч Паул өөрийгөө бүх аврагдсан хүмүүсээс би хамгийн өчүүхэн гэсэн байна. Мөн Илч Паул өөрийгөө 1-р Коринт 15:9 дээр би элч нараас хамгийн бага нь өгөөд бурхны чуулганыг хавчижсэн учраас би элч гэж нэрлэгдэх зохисгүй гэсэн байна. Тэр Илч Паул эцсээ хүртэл хэрэглэгдсэн. Бурхан тэр Илч Паулыг хэрэглэхийн тулд Илч Паулын амьдралд нь өргөсийг хүртэл зөвшөөрсөн байна. Намайг өөрийгөө хитрхи дөвийлгчгүй гэснээс болоод махан биеинд маань өргөс өгөгцөн. Үүнийг надаас аваач гэж биеснээс 3 та хүсэмжлэн гуйсан ч тэрээр миний нэгүсэл чамд хангалттай. Учир нь мөхсдөлд миний хүч бүрэн төгс болтгоо. Бид нар нэгүсэл гэх юм бол бүх юм сайн сайхан болохыг нэгүсэл гэж боддог. Гэтэл Библиэлд тэр өргөс зовлон гэж гисэн бурхан миний чамд өгсөн нэгүсэл гэсэн байна. Тэр нэгүсэл байгаа учраас чи эцээ хүртэл даруй байна. Эцээ хүртэл бурханд найдана. Тэгээ бурханд хэрэглэгдсэн үнцэнтэй амьдралаар амьдрна. Тэгвэл Деважинд очиод бид нэр энэ дэлхий дээр амьдарсан амьдралаа эргээд харах юм бол одоо гомдолж байсан хэцүү зүйлдээ магадгүй талархаж магадгүй. Тийм биз дээ. Одоо бол бид нэр амьдралд нь маань тохиолдсон зовлон, бэрхшээл таагүй зүйлээсээ болоод заримдаа гомдлох үе байдаг. Яагаад миний амьдрал ийм болоо. Гэхдээ Деважинд очиод өөрийнхөө амьдралыг эргээд харсан чинь яа бурхан надад тийм зовлон өгсөнд үнэхээр их баярлаа. Тийм хэцүү зүйл байсан учраас би аврагдаад тэгээ би эцээ хүртэл бурхантай хамт үнцэнтэй амьдралаар амьдраад энд ирсэн юм байна. Магадгүй миний амьдралд тийм хэцүү зүйл байгаагүй байсан бол би аврагдахчгүй явж байгаад сүрлийн замаар ороод, үхсдийн замаар ороод там руу ч орж болох байсан юм байна гэдгийг харцаагүй ухаарах болоо гэж бодож байгаа. Тэгэхээр аврагдсан хүмүүс ч гэсэн бурхан хэцүү зүйлийг өгөөд байгаа нь эцтэй зовоохын тулд биш, ерөөхийн тулд, хэрэглэхийн тулд, хамт байхын тулд гэдгийг тэр Библийн олон хүмүүсийн жишээнээс мэдж болно. Гидеон ч гэсэн шүүгч 6:15 дээрээс харах юм бол манасаа дотроос хамгийн өчүүхэн нь би ч гэсэн гэрийнхэн дотроос хамгийн дорой нэг нь гэсэн байгаа. Тэгэхээр бардам хүний, даруй хүний олж авах ашиг тус юу гэхээр бурханд хэрэглэгддэг. Хамтдаа Дид хууль 8-аас олоод уншийе. Дид хууль 8-ийн Дид хууль 8-ийн 3-ыг нь Дид хууль 8-ийн 3-ыг уншийе. Хүн зөвхөн талхаар бус харин эзний амнаас гарах үгүүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд тэрээр чамайг номхотхон, чамайг өсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгч мэддэггүй байсан маанаагаар чамайг хооллож байсан. 16-г нь бас уншийе. 8:16. Чамайг номхотхон, чамайг сорж шалгаад эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд тэрээр чиний эцэг өвгдөж мэддэггүй байсан маанаагаар зүл чамайг хооллож байсан билээ. За энэ хоёр ишлэлээр давтагтан гарч байгаа үг нь чамайг номхотхон гэж гарч байгаа.
юугаар номхотгож байгаа бол хэцүү зүйл зовлон бэрхшээлээр номхотгож байгаа. Гэхдээ номхруулж байгаа зорилго нь бичигдсэн байгаа. 16 дээр эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд гэж байгаа. Тэгэхээр Бурхан бидний сайн сайхны төлөө л бүх зүйлийг өгдөг. Ром 8:28 дээр Бурханыг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилтдаг гэдгийг бид мэднэ. Тэгвэл Бурхан бид бүгдийг зовоох гэсэндээ биш, өрөөх гэсэндээ. Илүү сайн сайхан болгохын тулд, илүү үнцэнтэй нэгэн болгохын тулд даруй номхруулах ажлыг ч гэсэн хийдэг юм байна гэдгийг мэдэж үзэх боломжтой. Дээрээс нь Мика 6-аас болоод уншия. Хамгийн сүүлд нь Мика 6. Мика 6-гийн 6-аас 8 дугаар ишлэл байна. Мика 6-гийн 6-аас 8-ыг хамтдаа уншия. Би эзний өмнө юутай очих вэ? Өндөр дорших Бурхны өмнө яаж мөрөх вэ? Түүнд шатаал дахил бухан бируунуудтай очих уу? Мянган хуц түг түмэн тосон горхийг эзэн таалах уу? Би гэмт үйлдэлийнхээ төлөө ууган хүүгээ, өөрийнхөө нүглийн төлөө хэвлийн үрээ өргөх үү? Үнэндээ юу сайн болохыг хүмүн тэр чамд айлцсан босоо. Үнэн шударгыг үл инэрлийг хайрл, өөрийн бурхантайгаа даруухнаар алах гэхээс өөр зүйлийг эзэн чамаас шаарддаг гэж үү. Тэгэхээр Бурхан аврагдсан биднээс хүсэж байгаа зүйл нь өөрийн бурхантайгаа даруухнаар алах гэхийг л хүсдэг гэсэн байна. Тэгэхээр өнөөдөр энэ бардам даруу хоёрын талаар хамтдаа Библиэс бодож үзлээ. Бурхан бардамыг эсэргүүцдэг гэсэн байгаа. Бардам хүн гарцаагүй шийтгүүлдэг гэсэн байна. Бас Бурхан даруу нэгэнд нэгүслээ өгдөг гэсэн байна. Даруу нэгнийг өргөмжилдэг, даруу нэгнийг хэрэгэлдэг байна. Тэгвэл энэ Бурханы зарчим өөрчлөгдөхгүй тийм үстэй. Бурхан бардамыг эсэргүүц дарууд нэгүслээ өгдөг гэдэг зарчим хэзээш өөрчлөгдөхгүй. Харин бид нар байнга өөрчлөгддөг. Бид нар бардам болно, даруу болно, байнга өөрчлөгдөв. Гэхдээ энэ Мика 6-гийн 8-ыг харуул өөрийн бурхантайгаа хамт амьдрийг үл даруухан болж иж л амьдрахаас биш. Бардам болчих юм бол өөрийн бурхантайгаа хамт амьдрч чадхаа байна гэсэн үг. Тийм байгаа үстэй. Библиэлд Енох бурхантай хамт 300 жил явжээ гэж гардаг. Гэхдээ бурхан Енохтой хамт явлаа гэж гардаггүй. Енох бурхантай хамт явлаа гэж гардаг. Юу гэсэн үг вэ хэрэг? Бурхан хүнд нийцүүлнэ гэж байхгүй. Тийм биз дээ. Гэтэ Бурхан бол зарчим дээрээ тогтож байгаа нэгэн. Харин Енох бурхантай хамт явлаа гэдэг чинь хүн бурханд нийцүүлнэ гэсэн үг. Тийм биз дээ. Хүн бурханд нийцүүлж ижил бурхантай хамт явахаас биш бурхан хүнд нийцүүлнэ гэж байхгүй. Юу гэсэн үг вэ хэрэг? Бурхан хинтээ хамт явдаг вэ хэрэг? Даруу нэгэнтэй л хамт явна. Тэгвэл бид нар аврагсны дараа бурхантай хамт амьдрий илгүүл гарцаагүй өөрийгөө даруу болгохоос өөр арга байхгүй. Тэгэхээр өөрийгөө даруу болгоно гэдгийг сая бардам хүнээс илэрх шинж тэмдгүүдийг бүгдээрээ бодож үзсэн. Тэгвэл тийм шинж тэмдэг надаас илрээд байвал би ч бардам болоод байгаа юм байна гэд. Сайн бодоод үзэх юм бол бүхий л асуудлын үндсэн шалтгаан нь юу юм болоо гэж залбираад үзэхдээ эцтэй бардам байдаг. Бид нар алдаа гаргадаг, заримдаа бүдэрдэг, гим нүгэл хийдэг. Бурхан бүгдийг нь босгож өгөх шийдэн. Гэхдээ ерөөсөө шийдэгдэхгүй айгүй хэцүү асуудал юу гэхээр бардам л байна. Энэ яах ч арга байхгүй. Бурхан л одоо тэрийг номхруулдаггүй бол эргэн тойронд нь байгаа хүмүүс одоо яах ч арга байдаггүй. Тэгэхээр эцэстээ хамгийн аюултай зүйл энэ бардам л юм байна. Тэгээ бодоод үзэх юм бол би ч гэсэн бардам болж болохоор байгаа. Тийм бол гарцаагүй хаягдана, гарцаагүй Бурханы нэг үсээс салах юм байна. Тэгвэл эцээ үрт итгэлийн амьдралаар сайн амьдраад Бурхан тэрийг хийдий гэвэл энэ бардам зан, даруу зангийн талаар Библиэлд гарч байгаа олон зарчмуудыг тунгаан бодонгоо Бурханы өмнө даруу байх гэж хичээх юм бол илүү их нэгүс дотор, илүү хүч чадал дотор гайхалтай амьдралаар амьдрах юм байна гэдэг энэ зарчмыг хамтдаа бодож үзлээ. Түр залбираад дуусгая.
Биднийг хайрладаг Бурхан минь баярлалаа. Биднийг та аварж өгөөд өөрийнхөө бий болсон чуулган дотроо суулгаж өгсөнд талархаж байна. Бид нар өнөөдөр Бардамыг эсэргүүцэж дарууд нэгүслээ өгдөг Бурхан таны талаар ботсон билээ. Бид нар эзний өмнө очих өдрийн хүртэл энэ дэлхий дээр амьдрах бүхий л өдрүүддээ даруй сэтгэлээр Бурхантай хамт байж үр жимстэй Бурханд хэрэглэгдсэн үнцэнтэй амьдралаар амьдрахыг хүсэж байна. Бид бүхэн үргэлж өөрсдийгөө даруй байдал дасгалжуулан амьдарч чадхаар эзэн та удирж өгнө. Өнөө өрөөний семинартаа ч гэсэн эзэнтэй хамт байж тусалж өгөөд өчигдрийн хүртэл үгийг сонссон бүхий л хүмүүс өнөөдөр үгийн өмнө ирээд Бурханы мөн хамийн найдварыг олж авахд туслаарай. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Дараа нь залбирх хэрэгтэй байлоо.